За хичээлээ ороход бэлэн нөө. Ингээд өнөөдөр сэтгэл готрол гэх 5 дахь хичээлээ үздцгээе. Сэтгэл готрлын 9 шинж байдаг тий. За энэ 9 шинжийг бүгдээрээ үзээд хамгийн гол нь готрох болсон шалтгаанаа мэдээд цаашлаад готрлаасаа хэрхэн гарах вэ гэж яриад өнөөдрийн хичээлийг дуусгах болно. Ер нь бол готрол гэдэг үг маань өөрөө тэгээ бие сэтгэл оюун ухаан гэж хүн байдаг тэгээ биеийн одоо хувьд өвчин тусч ялангуяа одоо хавдар туссан хүмүүсийн хувьд эцээ найдваргүй гэж ярьдагчлан сэтгэлийн готрол гэдэг бол одоо бүр сүулдэ хүн сэтгэлээрээ туйлдаа ороод найдвараа алдчих тийм ээ бүр найдлагагүй амьдрах хүсэл сонирхолгүй болж амиа орлох хүртэл төвшөнд хүргэдэг ийм айхтар өвчин байдаг бахан. Тэгэхээр хүн сэтгэл готарч байна гэдгээ бол ерөөсөө анзаардгүй мэддэггүй яваад идэх. Тэгж өвчнийг хүндрүүлдэг. Бид нар нөгөө хорт тавдрын 4-р шатанд очсон оноо оройтжээ гэж үздэг шиг тийм болохоор энэ сэтгэл готрол гэдэг юмыг бид нар яах аргагүй одоо би юу нь яг готраад байна. Одоо энэ готрлаасаа гарья гэдэг тийм ээ анхаан шатны мэдгэдэггүйтэй одоо мэдлэгтэй байх нь хамгийн чухал байдаг. Тэгээ 2018 онд би сэтгэл готарч байсан. За сэтгэл готарч явах үедээ би тэр үед тийм ээ юу болж байгааг ерөөсөө мэдэхгүй яваад байсан. Мэдэхгүй намар эхэлж байсан миний сэтгэл готрол. Тэгээ намар эхлээд ялангуяа нөө өвөл болоод эхлэнгүүд одоо нөө юу seasonal depression буюу тэ улирлын сэтгэл готрол бүр нэмж надад тэ нөлөөлж байсан. За тэгээд би эвтэрт орж исэн. Үсээ хусж исэн. Гэрээсээ гарахгүй ажил хийх чадваргүй болж исэн. Ажил байтугай тэ гэртээ удирдлагын гарт арахад хүртэл надаас маш их хүч гарч исэн учраас би юу ч хийх чадваргүй болж исэн. За ингэж явж байгаад одоо намраас ахвал хавар хүртэл нэг хэдэн сар хөвтлээдэг гэртээ тэ. Тэгээ бижидл одоо гарч ажил хийхгүй бол одоо хоол унд хүнс гээд нөө санхүү өөрөө дагаад унаад ирж байна. Тэгээ нэг халтууранд явах бол тэгээ орчуулга хийгээд нэг Сингапур хүнд орчуулга хийжсэн чинь тэр хүн намайг хараад чи мөхццгээ депрессд юм шүү гэд. Тэгэхээр би депрешн гэж яг юу юм бэ гэдгсэн чинь энэ ингээ сэтгэлийн өвчин юм гэд. Тэгээ би гэртээ очиод онлайнаар хайгаад яг ингээд 9 тий энэ шинжийнх нь тестийг бөглөхөд 9-өлөө надад харчихсан. Тэгээд би өвчин тусцсан юм байна гэдгээ анх удаа мэдчихсэн. Гэхдээ энэ мэдлэг надад нөхцөл байдал, асуудал тий өөрийнхөө орцсон байгаа бүх зүйлээс гарах итгэл найдварыг өгчээсэн байхгүй юу. Тэгэхээр сэтгэл готрол гэдэг зүйлийг мэдэж авах нь маш чухал гэдэг байх нэ. Энэ өвчнөөс эдгэрэх эхний алхам гэсэн үг. Сэтгэл готрлын эхний шинжийг бүгдээрээ үзье. Цөхрөл гэж байдаг тийм ээ. Цөхрөл. Хүн хоосорж цөхөрдөг гэж ярьж байгаа. Хоосорч цөхөрнө гэдэг бол хүн нүцгэрхтэй адилхан. Өөрөөр хэлбэл би тийм ээ 30 нас хүртэл 27 8 30 нас хүртэл нэг амьдралаар амьдарч штэ. Тэр амьдралдаа би өөрийгөө бүрэн зориулж өөрийгөө амжилттай гэж бодож явж исэн. Найз нөхдийн хүрээлэл ингээд бүх юм бэжэтэл нэг л өдөр бүх юм утга учиргүй хоосон санагдчих эхэлсэн. Энэ их сонирхолтой муу болон сайн талтай юм баггүй юу. Тэгэхээр хүмүүс олонтоо энэ цөхрөл гэдэг хэсэг дээр очиод зогсчдаг, гацчдаг, урагшилж чадахгүй тэндээ унцдаг баггүй юу. Яагаад хоосрол цөхрөл чухал юм бэ? Яагаад гэвэл хүн ихэнхдээ ялангуяа Монголын нөхцөл байдалд өөрийгөө бүтээж амьдрч чадаагүй байдаг. Бидрийг хэн бүтээсэн байдгийг гэвэл бидний эцэг, бидний орчин. За тэгээ Бата гэдэг хүнийг авч үзье жишээ нь. Бата анх төрөөд одоо маш захиргаацсан аавтай хянагч ээжтэй байлаа гэж эрхлүүлдэг гэсэн мөртлөө тий. Ингээ явж байгаад Батаг ерөөсөө хувь тавилангийн ээж аав шийдсэн. Ерөөсөө л эмч болох. Тэгэл тэрийг ярьдаг. Бата би эмч болох хэрэгтэй юм байна. Эмч болдог. Өглөө болгон ажилдаа явахдаа депресстэй, ууртай, дурггүй, залхсан байдлаар ажилдаа явдаг. Архинд ордог, мөрөөдө тоглоомд ордог.
Тэгэхээр ерөөсөө бидний амьдралыг хэн бүтээсэн бэ гэдэг нь маш чухал хаад байдаг. Тэгээ сэтгэл готорсон олон хүмүүсийг харахад ерөөсөө өөрийнхөө амьдралыг бүтээгээгүй хүмүүс байдаг. Энэ асуулт бидний эхний өөрөөсөө тавих асуулт. Өнөөдрийн намайг хэн бүтээсэн? За, энэ асуултандаа бүгдээрээ хариулсан бол миний сэтгэл готрол хизээнээс эхэлсэн бэ гэдгээ бас олж мэдэх нь чухал байдаг. Хизээнээс. Яг бол гинт ташны балжин юм давцсан гэдэг шиг гинт нэг өдөр болчдгүй маа. Энэ нь өөрөө удаан хугацаанд үргэлжилсэн байдаг. Ялангуяа багнаас өсвөр наснаас үргэлжилсэн байх тал өндөртэй байдаг. Ялангуяа өсвөр нас те яг тэр найз нөхөр нийгэмтэй харилцаж эхлэх үедээ готрах магадлал өндөр байдаг. Гэхдээ бидний үед бол нөө готарч ийн хэцүү байна гэдгийг хэлж мэдэхгүй, хэлсэн ч сонсох хүн байхгүй. Эргүү мангар арчаагүй залхуугаараа л дуудулдаг байсан болохоор ерөнхийдөө өөрсдөө л даван тулцсан байхгүй. Тэгэл нөө survive mode буюу те амьд гарах тэр мод дээрээ тавьсан л яваад исэн байгаа. Тэгээ яхахгүй амьдралд тэ өхөл хагцал, ажлаас халагдах ч гэдэг юм уу, уралт, араар тавилт, дампуурал энэ зүйлүүдийг мэдээд тэ зэрэг ингээд юмд чинь нэг зэрэг бас бий болчтой шүү дээ. Ирэх үедээ хүн навс өмчдөг. Тэгэхээр суурьнд хизээ тавигдсан бай таны сэтгэл готрлээ. Үүнийг мэдэх хэрэгтэй. Эцэг их сансан ядуурл. Ядуурл бол ерөөс сэтгэл готрлын үндсэн нэг шалтгаан байдаг. Хүн ядуу байх үедээ тэ өөрийгөө голдог. Ялангуяа өсвөр насны үед энэ маш хүн дээр тусдаг тийм ээ. Хинч биш юм шиг тэр бодол мэдрэмжийг хүүхдүүдэд өгч яадаг ба. За дээр нь аригч аав ээжтэй ч гэдэг юм. Тэгэхээр таны шалтгаан юу гэсэн бэ? Готарч эхлэх. Энийгээ бид нар тодорхойлох хэрэгтэй. За ингээд одоо тэ олон шалтгааны энэ хоёрыг би чухалчлаад ингээ ярьчээ. Тэгэхээр цаашлаад таны хэн бүтээсэн, та хизээнээс сэтгэл готарсан бэ гэдгээ мэдснийхаа дараа өнөөдөр бүгдээрээ тэ энэ хоосрол цөхрлийнхаа шалтгааныг олъё. Яагаад би хоосор цөхрөөд? Хамгийн сүүлд надад хэн нөлөөсөн? Эхнэр нөхрийн харилцаа юу? Удирдагчийн харилцаа юу? Хүүхдийн харилцаа юу? Тэгэхээр хүн сэтгэл готролын энэ цөхрлийг төсөөлөх юм бол ийм нэг том ухсан нөхөн дотор ганцаараа ингэ сууж байгаатай адилхан байд. Юу ч хийх чадахгүй, юу ч хийх сонирхолгүй байдаг. За энэ нэг талаасаа сайн зүйл гэдгийг нь ярив. Яагаад сайн зүйл вэ гэвэл өнөөдөр та сэтгэл готраад тэр агуу дотор ингээ тэ өвдгөө тэрээд сууж байгаа бол өөрөөсөө би хинбэ гэдэг асуултыг асуух цаг мөчтэй уулзаж учирсан байна гэсэн үг. Тэр цаг таны өмнө ирсэн байгаа байхгүй. Би хинбэ гэдэг асуултанд хариулах. Энэ аюу гой асуулт байхгүй. Энэ маш хэцүү асуулт гэхдээ. Хэрвээ хүн энэ асуултанд шууд хариулж чаддаг, үүнийг мэддэг байсан бол заваад ах шаардлагагүй, сэтгэл готроод ах шаардлагагүйсэн. Даанч хүнээр бүтээгдсэн, хүний утсан күгэлтэй мэд амьдарсан хүмүүсийн хувьд үн цэнтэй гэж бодож исэн бүхэн нь үн цэнгүй болоод ирэхийн цагт хүн би юу юм хийн? Юуны төлөө би амьдарч ирсэн? Цаашаа юуны төлөө амьдрах юм? За энэ асуултан дээр бүдрэх гэдэг байхгүй. Би юуны төлөө амьдрах юм? Би дахиж энэ амьдралыг эхнээс нь бүтээж чадах юм уу гэж боддог. Амар хэцүү санагддаг байхгүй. Та бодоо нэг бизнес эхлүүлчихэд дампуураа дахиад бизнес эхлүүлэх. Хоёрт гуравтхаа за байли би ер нь бизнес хүн биш юм байна гэж хүмүүс бууж өгдөг тий. Гэтэл бизнесийн одоо нөгөө нэг хичээлүүдийг сонсоход битгий бууж зүтг гэж яриад байдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан би хин юм бэ? Би дахиж энэ амьдралыг яаж шинээр эхлүүлэх юм бэ гэж бодох энэ асуултын өмнө та битгий бууж өг. Тэгэд сэтгэл готарч байгаа хүмүүсийг ингээд харах юм бол насны үед 30 насныхаа үед ирж ингэж маш их сэтгэл готарч исэн, готардаг тий. Яг л энэ үедээ хүн
нийгмийн нөлөөгөөр би бас өөрийнхөө амьдралаар тодорхой хэмжээнд амжилттай амьдарсан бичдэг. Бүх юмыг бүтээсэн бичдэг байхгүй юу? А яг тэр уналтын үед хүн яагаад ундаг вэ гэвэл бүтээсэн бүхэн нь тань дээр буюу таны хүсэл, зорилго, мөн чанар дээр суйрлагдаг учраас унтсан байдаг байхгүй юу? Маш хурдан ундаг, цөхөрдөг гэсэн үг. Тийм учраас та боддоо одоо танд тэгвэл өөр дээрээ суурилсан өөрийнхөө итгэл үнэмшил, мөн чанар дээр суурилсан амьдралыг бүтээх боломж олдож байна гэсэн үг. Би хин юм бэ? Би юу хүсэж мөрөөддөг юм бэ гэдэг нөх хүний хөгжлөөр бид нар ярьж ирсэн тий. Би юу хүсэж мөрөөддөг. Нааг юу баярлуулж жаргалтай болгодог. Миний үнэт зүйл юу юм? Өмнө нь би тийм ээ яг нийгмийн нөлөөлөөр одоо материалыг нийгэм төссөн болохоор тийм ээ мөнгийг чухалчилж исэн байна. Эд баялагийг чухалчилж исэн байна. Тэгтэл өнөөдөр хүмүүс сэтгэлийн амар амгаланг тайван байхыг чухалчилдаг болсон тий. Тэгэхээр энэ shift буюу энэ шилжилт таны өмнө ирсэн байгаа байхгүй юу? Тэг хүн өөрийн тухай бодох, өөрийгөө харах яагаад хэцүү байдаг юм бэ? Яагаад гэвэл тэр бүхий л дотоод өнгөрсөн шаналл, зовлон, асуудал, айдас, ичхүүр, буруутгалтайгаа нүүр тулах хэрэгтэй болдог. Тийм учраас бусдын дагцыг харах нь илүү амархан байдаг гэж хэлдэг. Бусдыг харж амьдрах нь, бусдыг ажиглах нь илүү амархан байдаг гэж ярьдаг тий. Харин сэтгэл готарсан та өнөөдөр өөртөөгөө нүүр тулах. За ялангуяа таны хажууд тийм ээ таныг доромжилж гутаадаг, үргэлж таныг болж бүтэхгүйгээр нь дууддаг. Тийм хүн байх юм бол хүн бүр өдөр болгон одоо тий шалны модоор хамгийн хайрх юм. Бейсболын завхуур гэснээс илүү шалны мод гэхээр арай нөө бидний насныхан дээр харах юм. Одоо сүүлийн хүүхдүүдийн шалны мод гэхээр хариу юм байх гэдэг шүү дээ тий. Нэг хуунцар юмар цохиулж байгаатай адилхан өдөр болгон нүдүүлж байгаатай адилхан тийм мэдрэмжийг таны сэтгэл хаадаг. Тэгэхээр энэ одоо орчны нөлөө те энэ орчны нөлөөнд донд би хин бэ гэдэг асуултанд хариулна гэдэг бол маш хэцүү. Тиймээс хүмүүс 30 настай одоо би яагаад энэ 30 настайг ярьж байвал энэ үед нөгөө нэг орчноо сольдог байхгүй юу? Тэхийн алдартай хүмүүсийг харахад яг 30 насны үе дээрээсээ энэ асуултанд би хинбэ гэдэг асуултанд хариулж цаашдаа амьдралынхаа одоо агуу түүхийг бүтээж исэн боддоо байна. Бүх юм орхиод тэр одоо баян тансаг тий орж шилтгэнийг орхиод батарчлахаар явсан. Өөрийгөө хайхаар амьдралын үнэн мөн чанарыг хайхаар шилжилт хийсэн, өөрчлөлт хийсэн. Есүс тий 30 наснда гэрээ орхиод цүлд 40 хоног мацаг барьж явж. Тэ энэ өөрийгөө хайсан одоо яг утга учиртай хийх зорилгоо тодорхойлсон ба штэ. Тэгж баатарчилсан гэд. Ингээд хүмүүсийн түүхүүдийг харахад хүн яг энэ асуултанд хариулахдаа зэрэгцэн өөрийг нь сэтгэл готраагаад байгаа орчноосоо гарах хэрэгтэй болдог. Заавал гарах хэрэгтэй болдог. Өөрчлөлт хийх хэрэгтэй болдог. Зоригтойгоор. Тэртээ танд өнөөдөр алдах юм байхгүй байгаа штэ. Тэртээ та сэтгэл готарсан байна. Тэртээ та үххийг хүсэж байна. Амьдрах хүсэл алга. Тэгвэл үххийнхаа өмнө өөрийгөө таньж мэдчихэд үхэх нь чухал байхгүй ядаж. Би хинбэ гэдгээ. Хатуу боловч энэ бидний хувьд хийх ёстой зүйл. Өөрийгөө таньж мэдээгүй үхэх нь ямар харамсалтай вэ? Би хинбэ гэдэг асуултанд хариулж чадахгүй үхэх нь ямар харамсалтай вэ? Та боддоо. Тиймээс монголчууд 60 үрээд ухаараа 60 нэгтэйдээ өхөн гэдэг чинь тухайн үеийн тэр дундаж наслал тийм байсан бахан дээр нь хүн үхлийн өмнө ирэхээрээ би хинбэ гэдэг асуултанд хариулж чаддаг байхгүй юу? Боддоор бүхнийг бодож чаддаг. Боддоор байгаагаар даанч 60 нэгтэйдээ ухаарад өгчдөг. Тэгтэл бид нар тэр хүнд сонголт авахгүй. Насны дороотол бие организм нь шатдаун унтарч байна те. Бид нар 30-таад 40-тоод магадгүй те
энэ асуултанд хариулаа гэхэд дахиад бид нарт магадгүй 30 40 жил амьдрах боломж цаг хугацаа байгаа байхгүй. Тэгэхээр амьдралынхаа яг энэ талд ирчээд бид нар цаашаа өөрийнхөө амьдралаар амьдрна гэдэг нь ямар гайхалтай боломж вэ? Тийм бааз? Тэгэхээр хоосролт цөврөл бол тийм муу зүйл биш байх нэ. Заримдаа бид нар мөнгөгүй болсон үедээ миний хажууд жинхэнэ найз хинбэ гэдгийг мэддэг. Яг үүнчлэн хүн утга учиргүй амьдралын өмнө ирэхээрээ утга учиртай амьдрал яг гэж юу юм бэ гэдгийг олж мэддэг байхгүй юу? Тиймээс танд боломж байна. Хүн сэтгэл готрохаараа хийхгүй юм хийх гэдэг. Үндсэндээ өөрийгөө хохироох гэдэг байхгүй юу? Эрсдэлт зан үйлтэй болчих гэдэг. Тэгэхгүйгээр бид нар энэ хороо дээр те би яах гэж хүн болсон бэ гэдэг асуултанд л хариулаад чадчих юм бол, энэ асуултыг олоод чадчих юм бол сэтгэл готорсон хүмүүсийн 20% нь бүр ингээд тийшээ пуужин шиг амжилттайгаар хөөрдөг гэж байгаа байхгүй. Пуужин шиг нисдэг. Юу өгөхөд, юу үрэгдэж, юу нөгөө нэг яана энэ одоо сүнс сүлд нь хайцсан, яатсан гэж бодож исэн хүмүүс чинь асар их амжилттайгаар амьдрдаг. Яагаад гэвэл би хийм бэ? Би энэ хороод яах гэж төрсөн бэ гэдэг асуултанда хариулт олцсон байдаг байхгүй. Гоё хаацтай тий. Таачсан үндэ хариулт олж чадна. Тэгээ би нөгөө нэг depression тий, маш хүнд depression байж байгаад яг тэр үед би хийм бэ гэдэг асуултыг бүр ингээ асууж ирсэн сандаг байхгүй. Диван дээр суудсан. Би юу нь яах гэж амьдэрсэн. Энэ бүхэн худлаа хуурмаг зүйл байсан юм уу? Тэгээ миний сэтгэл готрол бүр өсвөр наснаас эхэлсэн байсан. Яг үнэндээ бүр багаас ч явах баг заяа. Тэгээд сууж байхдаа би за ямар ч байсан би өөрийнхөө нэг дуртай юмыг хий даа. Орхигдуулсан байсан юм а хийж эхлэе даа гэж бодсон. Тэр юу вэ гэвэл би оюутны 3 дугаар курс тахтаа сэтгэл зүгээр сурыг гэж боддог байсан. Сэтгэл зүйч болно гэд. Тэр чинь одоо 20 настай байсан юм уу? Тэгээ би 29 мөсөн настайдаа дахиж яг тэр хүсчихсэн юм а би юу хүсдэг, яамаар байгаа гэж би өөрөөсөө асуугаад би сэтгэл зүгээр сурмаар байна гэд. Тэгээд сэтгэл зүгээр сураад эхний жилдээ намайг сургуульд авах болохоор би үнэлсэн. Дараагийн жил нь би мост орж ирсэн. Тэгэхээр сэтгэл зүгээр сураад ингээд явж хагаад тэгээ энэ миний хийх юм байна гэд би өөртөө ч тусалж исэн. Тэгээ цаашаа үргэлжлүүлээд ингээд те явж Австралид очиж сурсан. Ингээ одоо Австрид сурж байна гэд. Тэгээ эргээд харахад те нөгөө нэг сэтгэл готорсон 27 8 настай 29 настай хүүхэд одоо хүүхэн чинь өнөөдөр те 10 жилийн дараа 10 хэдэн жилийн дараа те ингээ амжилттай л өөрийнхөө хэмжээнд явж гин гэж бодож байгаа байхгүй юу? 19 ном бичсэн. Тэ нийгэмдээ хүмүүс туслаад тэ би ингэж зовж исэн. Надад маш хэцүү байсан. Тэ. Гэхдээ миний энэ зүйлийг давах боломж байна. Тэ ингээд заавал туулж ш та нар ингээд гитлээд гарах одоо гитэлж биш тийм ээ. Шууд товчлоод ингээд энэ болгоныг ойлгоод ухаарад гарчих боломж байна гэдгийг нийгэмдээ үлдээхийн тулд өнөөдөр би амьдарч байгаа юм байна гэдэг утга учираа би олсон байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэндээ олох боломжтой. За тэгээ нэг зүйлийг хэлье. Сэтгэл готорсон байх үед маань миний хажууд хинч байгаагүй. Хинч үлдээх байхгүй. 1-2 хүн л байсан. За мэдээч гэрийнхэн бол ойлгохгүй ч хөрхэд дэмжээд те манай ээж байсан. Гэхдээ хинч байдгүй байхгүй. Тэр хинч байхгүй хоосон донд хүн өөрийгөө олж авдаг.
Тэгэд энэ нөгөө нэг сэтгэл готрлын бас нэг шинж биш үү? Энэ ганцаардал гэдэг. Ганцаардал гэдэг энэ шинж чинь өөрөө ганцаардлын гашуун зовлонгоор хүн туулж иж бие хинбэ гэдгээ олох байхгүй юу? Олон хүний дунд төм бүжигнсэн газар хүн бие хинбэ гэдгээ олоход маш хэцүү байдаг. Тэгэд энэ ганцаардлын гашуун зовлон чинь өөрөө яг юм хүүтэн төмөр хоолойтой адилхан. Тэгээ тэр хоолоогоор зөвхөн чи өөрөө л багтана. Та өөрөө л багтана. Тэрүүгээр та мүлхэх хэрэгтэй болдоггүй. Тэр цаана гэрэл байгаа. Гарах гарц байгаа. Тэгээ тэр хоолоогоор мүлхөөд ганцаараа явж байхад уйлна, дуулна, хайрна тэ төмөр тэ чичрэн айн. Гэтэ тэрүүгээр мүлхөөд гарцсны дараа хүн харин утга учраа олж чаддаг тий. За ингээд сэтгэл готрол хичээлийнхаа эхний хэсгийг би дуусгая. Тэгээ хоёр дахь хичээлээ үргэлжлүүлээд тавих болно. Баярлалаа.